Би Чингэлтэй дүүрэг 12 дугаар хорооны иргэн Гаваа Чимэд гэдэг хүн байна. Би одоо нэг 20 гаруй жил тасралтгүй хөөрөг оруулж байна. Манай аав дархан хүн байсан. Хөөргөө бол бас нэлээд багасаа тарх хийж оролдож байгаа аавын дэрэг анхныхыг үзэж харж байсан. Одоо нэг 20 жил сүүлийн 2 жил хөөрөг оруулж байна да. Тэгээ амар ваны үсгэлээ бодолтой хэлсэн цагаас хойш тасралтгүй олсож байна. Чингэлтэй дүүрэг зохион байгуулж байгаа, нийслэл зохион байгуулж байгаа үсгэлээ бодолтод байнга оролцдог. Одоо эднэрийг бол замгтай маань гэж яриад байгаа. Энэ одоо ингээд энэ тэтл нь бол ингээд ургамал янз бүрийн юмнэл үлдэгдлүүд нийлээд ингээд захиуржаад ингээд энэ тэтл нь бол яг зэхэр ман чулуу өөрөө захиурдсан байна. Хөөргөний өсвөр нэмэгтэй хүний гоё л. Одоо энэ юу байж байна? Гэмэг бөгөж колон зүйлт гэх юм аа. Ийм зүйлүүдийг хийж байна. Эхнэр хүм язгууртны одоо гэр бүлүүд одоо хатан улсууд ийм загварын хөөрөг нэлээд барьж байсан юм шиг байгаа. Тэгээд энэ загвар байна одоо. Гуаш эмэгтэйчүүдийн одоо гоо сайхан хэрэглэдэг гуаш байна. Яаж хэрэглэх вэ? Энэ байгалийн чулуугаар хийсэн. Одоо ингээд массаж нүүрэндээ. Найз ширээр одоо гэр бүлийн хамт өөрөө 21 жил ширээр мийж байна. Амар байна үзэсгэлэнт одоо 3 дахь жилдээ оролцож байна. Энэ одоо бас энэ төлбөргүй бас төрсгөөс бата бид жидүүчдийг бас одоо хэв хэмжээгээр одоо тусалж байгаад баярлж байна. Гар хийцээр дандаа авдар зүнхөд агентдаг. Тэгээ доторхын ингээд модлоод тэгээ гадна талын арьсаар ингээд бүрээд тэгээ шивээд гараараа ичнэ. 100% ханд бүтээгдэхүүн байна. Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд одоо гэрээрээ гар урлалаа 2 дахь жилдээ оролцож байгаа. Өөрийнхөө сонирхлоор юм 100 ороод сурсан. Тэгээд тэр сонирхлоо ерөнхийдөө ингээ хөгжүүлээд баг хөгжүүлээд аривжуулаад тэгээд борлуулалт хийж болдго юм байна гэдэг ингээ явж байгаа. За энэ утгаслын худалдаанд бол би яг анх удаага оролцсон байгаа. Хөвчлэн би өөрөө нэг сайшаалаар өөрөө бүтээгдэхүүнээ борлуулдаг. Тэгээд хандлалт ер нь бол хэрэглээ ер нь бол аюул сайн байдаг учраас энэ удаа өсөлтөнд анх удаа орж үзэж байгаа. Тэгээд өөрөө органик бүтээгдэхүүнээр органик орсон арилгуудыг цуглуулад өөрөө яг гараараа үйлдвэрлэдэг гэсэн үг. Тэгээд илүү нөгөө химийн орсон арилга багтаа учраас ер нь үйлчлэгээ үр дүнг аюул сайтай байдаг. Сайн мэцгэн үү. Чингэлтэй дүүргийн жижиг дундаас ингээд энэ үзэсгэлэнд оролцож байна амар байна уу гэдэг үзэсгэлэнд. Манайх болохоор шингэн бокоор энэ үзэсгэлэнд оролцож байгаа маа. Тэгээд Монголд анх удаа шингэн бок, хүүтэн усны шингэн бок гэдэг утгаар нь орж байгаа шүү. Тэгээд давуу талуудын бүгдийг бичсэн бас 20-т зүйлийг бичсэн байгаа. Нэг давуу тал нь ерөөсөө 2024 оны технологиор хятад улсын технологиор үйлдвэр оруулж ирсэн Монголдоо үйлдвэрлэж байгаа. Тэгээд хүүтэн усаар угаадаг шингэн бок гэдэг утгаараа 24 оны ICRIS гэсэн технологийн олон улсын сертификаттай тийм үгээр оролцож байгаа. Баркодтой бүх юм монголоор бичигтэй хаягшуулна. Тэгээ бас энэ бас нэг бодлын би эх орноо бас хогоор дүүргээд явах гэдэг утгаараа саваа угаасаа цэвэрхэн байлгаараа тэгээд буцаагаад энэ саваа ингээд өгөө 500 төгрөгөөр буцаагаад аваар үйлдвэртээ өгөөрэй гэсэн утгаараа ингэж байгаа шүү. Толб маш сайн арилгана. Гүн толбыг маш сайн арилгана. Бүх төрлийн хувцсыг угаадаг шингэн байгаамаа. Энэ хоёр бүтээлээр орж байгаа маа бас охиныхоо зурсан зургаар бас ингээд одоол хийлгээд энэ өөрийнх нь зурсан энэ Монгол ахуй боломжлтыг яг энэ чиглэлээр ингээд охин маань ингээд сургуулаа төгсөхдөө энэ урлагаараа ингээд цаашдаа ингээд Монголоо сурчиж явна гэсэн зорилго хүсэл тэмүүлтэй болохоор охиныхоо бүтээлийг зургийг бүтээл болгож ингээд фотокон дээр ингээд зураг авчирсан юм аа. Бүр наалгаж ингээд энэ үр арилдаг.